бариад ингээ хагас ингээ суух гэж байгаа юм ингээ чангалаад нөөцгөө. Тий. Гадаархан гантилийг тавьчих. Зургийн зориулаад байхгүй фоз хийсэн ч болно шүү дээ. За, сайн байцгаана үзэгчдээ Seal контентын 5 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай 4 дахь дугаарт оролцсон Намука маань зураг нь хэвлэгдээд гараад ирсэн, бэлэн болсон. Одоо бүгдээрээ өөрт нь гардуулж өгье. Манай Намука маань бүжгийнхаа бэлтгэл дээр ирсэн байна. Бид хэд одоо бүжгийн бэлтгэл дээр нэрчээд орох гэж жоохон харанхуй орчин байна. Гэтэ гайгүй. Угаасаа бүжгийн бэлтгэлийг заалт иймэрхүү л байдаг. За олцгоо. За сайн байна уу? Бэлтгэл сайн уу? Сайн байцгаана уу? Яасан? Олон гой бүжигчин төгтөдөө. За. Чиний зураг хэвлэгдээд ирсэн. За би задлах уу чи задлах уу? За. 1 2 3 оо маш их задлах гэсэн. Оо. За ийм зураг хэвлэгдэн гаржээ үзэгчдээ. Манайхтай хамтарч ажилладаг Canvas Art гэж хэвлэлийн газраас бид бүхэнд ийм гоё зургийг хэвлэж манай Намукад бэлгэлж байна. За. Манай энэ зургийг хэвлэж өгж байгаа байгууллага маань биднэрт одоо ингээд интернетэд 3 дахь дугаараар хамтарч ажиллаж байна. Тэгээ мөн ялгаагүй өмнөх 2 дугаараар байсан шиг манай контентын нийт үзэгчдэд купон код өгсөн хэвээрэл байгаа. Seal 2026 гэдэг купон кодоор манай нэвтрүүлгийн үзэгчид сошиал хаягаар нь холбогдоод 20% хөнгөлөлттэй зураг угаасгах эрхийг одоо бэлгэлсэн хэвээрэл байгаа. Энэ бэлэг маань бүтэн 26 хоног дуустал үргэлжлэхийн бэлэг байгаа. Дуртай нь купон кодыг илгээгээд 20% хөнгөлөлт авах хэрэгтэй байгаамаа. За ингээд ийм сайхан зургийг ханандаа үлгээд гангараа. За үзэгчдээ одоо бүгдээрээ дараагийнхаа зочныг очиж авцгаая. Дараагийн зочин аваад дахиад өөр гоё зураг авалт, өөр гоё биеийн гайхамшиг харцгаая. Яасан? Чи 21 оноос хойш дунд нь жимсэн байсан жилийн хасаад 21 22 октябр 24 онд орсон. 25 лөө саяны 25. 21 тэрш гаргасан 25. 22 дараа 21 22 25 3 жил юм байна шүү дээ. Тэг жил болгон хотын аврал улсын аврал гэж болж байгаа шүү дээ. Тэр жил 2 тэмцээх гэсэн үг шүү дээ. Тэр жил 2 тэмцээх чемпион. Тэгээд Monster Z гэдэг тэр одоо болчихсон шүү дээ. Бүгд тэр болгонд орог авах юм. Тэгээд Monster Z гэдэг тэр дээр орсон шүү дээ. Тэрний зургийг би дааж өгсөн шүү дээ. Тэгээ баг тэр хэрүүл хийсэн байгаа. Тоолж үлдсэн. За яг уу. Манай өмнөх 4 дугаар дээр өөр 4 зурагчд орсон. 5 дахь дээр нь одоо би өөрөө ингэж зураг авах гад модельтойгоо ингэж одоо ярьцлага хийж зурж байна. Эхний хувцс нь бэлтгэлийн хувцс гэсэн. Тэгэхээр дандаа хар цагаанаар бүр дагнаж байгаа болохоор энэ дээр нэг авах боломж бол байгаа юм байна. Бэлтгэл хийж байгаа, гантилтай бэлтгэл хийж байгаа нуруу ч юм уу, мөр ч юм уу хийж байгаа нэг авах боломжтой байна. Ер нь манай энэ заал маань дандаа хар өнгийн төхөөрөмжтэй болохоор сонгосон хувцсны өнгө бас их зөв болсон гэж санагдаж байна. Seal контентын 5 дахь дугаар. Ярамгийн Бадрангуй төвийн 2 давхурд барилга Double BG-нээс одоо хүрэхэд бэлэн болсон байна. Манай өнөөдрийн 5 дахь дугаарын зочноор Монголын бодибилдинг фитнесийн холбооны тамирчин Лавгмаа. Бүтнээр нь Лавгмаа юм байна. За сайн байна уу? Энэхүү контентыг үзэж байгаа үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг Отгоны Лавгмаа гэдэг үндсэн мэргэжил маань Монгол хэл уран зохиолын багш. За одоо тэгээд фитнесээр хичээллээд ерөнхийдөө нэг 5-6 жил болж байгаа. Одоогор бол мэргэжлээсээ жоохон хөндөрсөн. Мэргэжлээсээ хөндөрсөн гэдэг чинь багшийнхаа ажлыг хийхэ болоод зөвхөн 100% тамирчин тал руугаа явж байгаа гэсэн үг юм байна те. Яг энэ спортыг сонирхсан шалтгаан яг нэг 19 оноос зүгээр фитнест явъя гэж бодоод тэгээд фитнест орж ирэл ер нь тамирчин болоод үзье гэсэн үгээс. Тэгээ манай нөхөр өөрөө дасгалжуулагч багш. Тийм тэгээд нөхөртөө бүр амар том давуу тал байна шүү дээ. Тийм. Манай нэвтрүүлэгтээ хамтарч ажиллах сонирхолтой. Манай нэвтрүүлгээд орох сонирхолтой байгаа.
гэрэл зурагчид модельууд байх юм бол холбогдоод манай нэвтрүүлгийн манай студийн пэйж болон манай YouTube channel-аар комент өчиж холбогдоод ороход асуудал байхгүй, нээлттэй. Үргэлж бэлэн татгалзах зүйл юу ч байхгүй. Танаа нөхөр юу чамайг тамирчин болоход нэлийн нөлөөлсөн. Ер нь бол нэлийн нөлөөсөн тийм. Ятгалаг нэлээ орсон уу? Би өөрөө аюу орох дуртай. Тэрийг маш сайн дэмжиж өгдөг гэх юм уу? Хүсэл мөрөөдөл тухайн одоо хайртай үнийхээ бүхэл зүйлийг дэмжиж өгөх нь ер нь хайр гэж үздэг. Төрсний дараа тэгээд хүүхдтэй нэг хүнс гаргаад тэмцээнд орох гэсэн хамгийн том давуу тал бол нөхөр маань л байсан гэдэг. Босод тамирчид чамд амар атаарах байх тийм. Магадгүй. Тийм. Чи одоо тэмцээнд бэлдүүлэх багш тасгалжуулагчийн одоо хамгийн наад захын жишээгээр бодоход л одоо нөгөө цалин хөлстэй бүх юмнаас одоо ингээд чөлөөлөгдсөн байж гэсэн үг шүү дээ. Тэгээд дээрэс нь ингээд амар хүч ажиллана те. Тийм. Ороход тэгээд хоол бэлэн, сэтгэл зүйж, багш тасгалжуулагч юм тэгэл бүх юм да. Контентыг эхлүүлээд 5 дахь дугаар явж байна. 5 дахь дугаар гэдэг чинь одоо 5 дахь дээрээ би өөрөө зураг авч байна. 4 зурагчин орсон гэсэн үг. Өмнөх 4 дугаартай. Тэгэхэд одоо ингээд гэрэл зурагчид маш энэ төрлийн гэрэл зурагч маш ховор байд юм байна гэдгийг бид бодлоо. Эмэгтэй зурагчтай хамтарч ажиллах бүр илүү их сонирхолтой байгаа шүү манай контент. За зураг авалт орох. Зураг авалтын дундуур хоёлоо өршөө дахиад илүү ярилцах юм байна. Зураг авалтын дундуур ярилцаад яваа. За амжилт. Баярлалаа. Ер нь бол 3 объект бодоод олчлоо. Гараад ирэхээр нь эндээс эхлүүлэх гэж шийдлээ. Контенттэй зураг авалтнаас эхэлцгээе. За энэ дээр шүү дээ хоёлаа. Нуруу татж байгаа юу яав гэсэн. Жохон голлоод жохон ишээ голлоод тэгсгээ зогсчих. Энийг бол болчмаар байдаг. За энэ бас арайчтай тий. Энэ бол баг хизээж олдох юм хэдэг ил цугларсан байна. Нэг амар өөртөө ачаал өгж хөлс яаж яах юм штэ. Тий. Яг зүгээр нөгөө татхад жохон жинтэй болоод нөгөө чангараад харагдах байлаасаа бас жохон тайхан байх байх тий. Жохон наа төлөө тэгж өшөө жохон хойшин. Тэгэд ингэж татж болдог шүү дээ. За тэгж үзье. За татаад барьж байгаарай. Сонгооч. Тэгээ харцаа нааш нь. Ийшин доош гэсэн үг ийшээ гэсэн үг. Тэг үсээ цаад руугаа. Бүр сайхан ингэ унжуулж өгөөд. За яг тэгээ барьж байгаарай. За наад чинь шүү. Ийшээ энэ доош ийшээ харах гэсэн үг. За. За авлаа. За гараа татаад чангалаа яг наад за. Шөө чангалаад арийнхаа хөлийг жоохон хойшоо. Тэгээ өлбөд дээр өсгийг өөрөг дэшин. Чангалаад бие чангалаад зөө. Зүгтээ. Өлбөд дээр ингээд чанга. Ингээд хамаг хөлөө чангалчин гэсэн сүлээ хамбоч ингээд. Гой болж шүү. За жаарай. Барьж байгаарай. Чангалж байгаарай. За. Харъя. Наадлын хөлийг өшөө жоохон хойшлуулад, баг зэрэг хойшлуулад тэгээ ингээд жоохон чангалж өгмөр байгаа байхгүй юу? Жоохон чангалаад. Жоохон чангалаад өгчүүл энэ нэг их гуйны арт лидер жоохон ялгарчих гээд байгаа байхгүй юу? За тэгж нэг үз. Тэгээ фото солио. Гуйа жоохон чангалаа. Нилээ чангалаад тэгээ. Хөлөө солиод үү? Цаатлын хөлийг. За тэгээд үзье. За тэгээд үзье. Наач бас болж. За. Энэ суултын төхөөрөмжн дээр авах гэж байгаа зурагны маань гол зорилго нь биений хоёр талаар контуртай. Контурын зорилго нь биений фигурыг илүү тод гоё харагдуулах. Ийм зорилготой бий тавилт хоёр талаас нь тавьж байна. Тэгээд нөгөө моделийн маань хувцс нь өөрөө ийм хар өнгийн хувцс болохоор зэрэг контур гэрлийг их гоё аавна. Тэгээд дөрөв биеийн жоохон үл ялэг тосолцсон болохоор зэрэг контур гэрэл дээр бас биеийн ч их гоё болно. Тийм учраас гэрлийг хоёр талаас нь
still sleep, but now we're stressed out. Wish we could turn back time to the good old days. When I'm out of sing, Суултын энэ гоё юм чинь тийм. нас гоё харагдчих. Ялгал нь тэр наа тэр гойны тэр том бол чинь тэр гоё ихгүй. Яг энэ фозыг за энэ ч юм. Барайд ингээ хагас ингээд суух гэж юм шиг чангалаад нэг үзгөө. Тийм. Арай хитрхи доошлаад шүү. Зүг. Яг наадах чинь шүү. Наа ч гоё ш. За үзэгчтэй. Бид хоёрын хамгийн ихний хувцастай спорт хувцастай зураг авалт энэ түрээ дууслаа одоо. Дараагийнхаа хувцсыг сольж өгсөн. Дараагийн хувцас их гоё хувцас байгаа. Та бүгд бүр гоё юм харуулцгаая. За, чи ороод хувцас сольж гин авирыг би зэгцэлж. to the good old days. When I'm out of sing, I still sleep, but now we're stressed out. Wish we could turn back time to the good old days. When I'm out of sing, I still sleep. Яг их дэш шар. Эрүүг дэш нь. Зүйтэй. Гоё шүү. Түлээ жоохон үрг. Зүйтэй гоё шүү. Уруудаа жими. Тэгээд ингээд хараа. Бүр ингээд гоё. Ингээд. Тэмдэг гоё татлаа. Хүлээ сольбэ. Наад гараа тэр гоён дээр биш ээ. Тэгсгээд жоохон доош ингэсгээд байв та. Тэр чинь тийм л болоод байна. Тэгвэл ингэ энэ руугаа, гиз руугаа, хэвлэр руугаа. Наад гараа тэгж ташаан дээр авахгүй зүгээр л дээр нь тавьчих. Ташаан дээр гараа. Жоохон доош унгаагаад. Тэгсгээд. За. Хамгийн анхны тэмцээн ямар тэмцээн байсан? 21 оны улсын аварга байсан. Улсын аварга 21 онд гэдэг чинь Яг нөгөө ковид дуусаад тийм байна тий. Тэрний дараа тийм сарал бэлдээл тэгэл нөгөө амар өндөр сэтгэл хөдлөлтэй. Ер нь юу ч мэдгүй ер нь аягүй туршлага болсон тэмцээн байсан да. Бас л нөхрийн удирдлаганд ор. Тийм нөхрийн. Тэгээд 22 оны улсын аваргад ороод 22 онд хотын аваргад ороод төвлээд тэгээд 22 онд чемп кап гэдэг бас төвлээд тэгээд чулсан. Тэгээд ер нь жимсэн болоод төрүүлэл явж байгаа дунд нэг жимсэн болоод дахиад төрүүлэл явсан шүү дээ. Үгүй сая тэгээд улсын аваргад дөрөвт орсон. Бүгдээ яг өхнөөс гаргаад мөмөс нагаад бэлдсэн болохоор саяны улсын аварга бол нэлээд чанга нөгөө яг гэртээ суугаад сэтгэл готрол тийм эмэгтэй хүн чинь гэртээ суучаараа бүх юмас тусгаал гэж юм шиг тийм мэдрэмжээ даваад тэгээд тэмцээндээ бэлдээд орно гэдэг бол нэлээд бас орхуу байх уу гэд дунд нь тэл зөндөө олгодоо бодчихал та. Тэгэл хүүхдээ бол гарч явахтаа хүртэл
би яг орох ёстой юм болов уу? Яах ёстой вэ гэж ингээл өөртөө тэмцээл. Тэгэл л орвол. 3-4 жил тэмцээнд орсон байна гэхээр нийт хичнээн медальтай болж байгаа гэсэн үг одоо. Шагналт байр одоо 5 дугаар байр 2, 4 дугаар байр 1, тэгээд хотын аврах чамп, тэгээ монстерт 2 медаль гэдэг 4 алтал. 4 медальтай. Жох биер иргэдэ. Зүйтэй. Ингэж дахиад жох иргэж. Яг ингэж хажуу тийшээгээ байсан илүү зүг юм. Ийм. За. Шо. За одоо цаад гараа. Цаад гараа хангаа дэлийг тавьчих. Зүг. Цаад гараа ингэж бүхэн дээр гаргаад. Сонгон дээр өшөө доош. Яг зүг. Ингэж очих. Тэгэд хоёр юм дээр үлмэдэг. Тэгэх юм бол би чинь гой зэгтэй чанга болох юм байна. Зурганд зориулаад байхгүй форс хийсэн ч болно шүү дээ. Надад нэг ийм бодол төрөөд байдаг байхгүй. Одоо яг иймэрхүү чиглэлийн зураг авалтыг те ихээр зэрэг мэдээж фитнесээр хичээлж байгаа ийм бие гоё болгоцсон залуучууд, эмэгтэйчүүд, өсвүүчүүд аль болох бие гайхуулсан ийм зураг авалтыг мэдээж хийх дараа те жоохон хагас нутгийн маягтай ч юм уу. Тэгэхээр зэрэг ийм зураг авалтыг эмэгтэй хүний галбар гоо сайхан талаас нь харахгүй арай өөр өнцгөөс хараад ингээд хитрхи шүүмжлэлтэй хандаад байдаг нь жоохон сэтгэл дундуур байдаг. Миний хувьд. Чиний хувьд одоо энэ тал дээр ямар хөө ярьж байна? Би ч гэсэн ер нь бас яг гэж боддог. Нөгөө хувь хүн өөрөөсөө гарч болох те бүхэл нөхцөл бололцоо те одоо хүч хөдөлмөр тэрийгээ ингээд ашиглаад өөрөө ийм хэмжээнд хүрсэн чинь бас иймэрхүү зураг бол авахлах нь тухайн хүний өөрийнх нь хувьд бол те үлдэх дурсамж штэ. Тэгэнгүүт яг хөө гэхээр зарим нэг сошиалт ч юм уу те хүмүүс жоохон буруугаар ойлгоод ингээд нэтгэлийн тэрэ гэдэг байхгүй юу. За миний хувьд болохоор би чинь 10 жилийн ерөнхий боловсролын багш байсан. Тэгээд ерөнхийдөө ингээд тэмцээнд ороод эхлэнгүүт чи ингээд нөгөө 10 жилийн ахлах ангийнханд заадаг. Тийм учраас ер нь ийм үлгэр дуурайлал ийм зураг ер нь сошиалтай чинтэй байх боломжгүй. Чи багш учраас ч юм уу нэг тиймэрхүү юм ирнэ. Тэнгүүд эргээгээд зарим хүмүүс тийч харж байхад 10 жилийн хүүхдэд өөрсдөө тийч хардггүй. Хүүхдэд өөрсдөө маш гоё үлгэр дуурайлал авдаг. Өмнө нь заадаг байсан 11-2-ын ч одоо төгссөн байгаа гэхэд тэд нар болохоор одоо ингээд одоо ч гэсэн надтай холбогддог. Багшаа би ингээд жимд явах гэсэн юм Ер нь яах ёстой вэ? Хоолтон дээр яах вэ? Бие хөгжүүлэх гэсэн юм ч юм уу? Октод хөвгүүдгүй. Тэгээ яг хичээл орж байгаа ч гэсэн тийм маш гоё хүлээж авдаг. Тийм учраас ерөнхийдөө нийтлүү бид нар чинь чиглээд байгаа шүү дээ. Тэгээ контент дээр ч гэсэн. Тэгэхээр ийм контент ч гэсэн маш гоё юм одоо хүмүүст мотивац өгч байгаа байхгүй. Хүн нэрээ ингэж болох юм байна. Би ч гэсэн ингэж болох юм байна те. Эрүүл байх юм байна. Эргээд бүх нийтээрээ ийм байж болох юм байна гэд. Ерөөсө бүх нийтэд чиглэсэн болохоор энийг бол нэг буруу шахаад те. Нэг юм сүргээр хүлээж аваад ах зүйл биш гэж би боддог. Санал нэг байна. Ялангуяа 9 дугаар ангийн төгс ангийн охтууд залуучууд те хараад өшөөлөө тэндээс мотивац аваад илүү спортог илүү зөв амьдралын хөвшил рүү орохт нь нөлөө үзүүлнэ гэдэг чинь өөрөө маш том тэр хүүхдийн ирээдүйд маш том зүйл ахгүй те. За үзэгчдээ Seal Content 5 дахь дугаарын зураг авалт үргэлжилж байгаа. Энэ жим бол WB гэдэг нэртэй жим байна. Ярамгийн Бадрангуй төвийн 2 давхурд байрлаж байгаа энэ жим байна. Энэ их бас л гоё өндөр таацтай, саруулгын талбайтай, тоног төхөөрөмж сайтай энэ жим байна. Манай өнөөдөр ийм зочноор оролцож байгаа модель маань энэ жим бэлтгэлээ хийдэг. Яваад заалаа гэдүүлээ нэг жоохон сонирхотхыг гисэн чинь манай модель гараад ирлээ. Уучлаарай, дараа тэгж байгаа залуу танилцуулъя.
За дуусна. За өнөөдрийн зураг авалтыг нийтэд нь базаад өгнө гэж чамд юу хэр санагдав? Сэтгэлээс олцчих. Юу нь хэцүү вэ? Хэцүү зүйл нь юу вэ? Байна уу байхгүй юу? Дэлгүү яах вэ мэдээж. Би болохоор ерөөсөө тэмцээнийхээ өмсгөлтэй л ер нь бол тийм одоо юу гэх тайзан дээр гарч байснаас ш. Ерөөсөө ийм нэг бикинигээс өөр өмсгөлтэй өөр хувцастай ч юм олон хүний донд ерөөсөө зураг авахулж үзээгүй тэр нэг жоохон тийм ичээд те бие бариад гэсэн ч гэсэн маш гоё тайлбарж өгөөд ингэдэг гээд өөрөө ингээд позо зааж өгсөнд нь маш их баярлалаа. Тэгээ гоё нээлттэй чөлөөтэй ингээд урам өгөөд те дондор нь зураг мурга үзүүлээд одоо юм байна ингээд хүмүүс тэгээд яг тэрийг хараад би нэр ийм харагч юм болов гэдгээс аягүй хурмаа авд юм байна. Тэгээд хамтарч ажиллаж маш олон гоё зурагтай болгож өгсөнд баярлалаа. Тэгээд илүү олон гоё зурагтай формтой үедээ бас хамтарч ажиллахад бэлэн байна. За үзэгчтэй өшөө илүү гоё зураг авалттай өшөө илүү гоё гоо сайхан үзхийг хүсэх юм бол манай YouTube channel subscribe дараарай. Баярлалаа. Баярлалаа баяртай.